За манайхан сайн байцгаана уу. За би энэ бас зар тавихгүй байж байгаа. Шууд ороод ирлээ та нар руугаа. За ойрд угаасаа онлайн засал хийгээд маш их завгүй байна. За угаасаа нөгөө корона гээд за тэгээд нэг карантин тогтооцсон гээд хүн авах боломж ерөөсөй байхгүй байна. За тэгээд хүмүүс маань ирж очиж чадахгүй болохоор онлайнаар аягүй үйлчлэгээ авч гин. За онлайн үйлчлэгээ аваад хүмүүс их сайхан байна, аятай байна, тухтай байна гэж байгаа. Орой минь сайн байцгаана уу? Та нарт өчигдөр одоо онлайн хийгээгүй. За яагаад тэгсэн гэхлээр угаасаа нэлээ одоо олон онлайн нэвтрүүлэг одоо оруулчихсан учраас та нарыг тэрийг нэг жоохон сонсоод хэд сонсоод их орхиг. Тэгээ бас нэг жоохон авж байгаа мэдээлэл боловсруулах гэж одоод гэх юм уу да. Та хэд жоохон цаг хугацаа өгөөд. За тэгээд ч дээрээс нь аягүй хөвөлтэй байлаа. Бас жоохон чилээд ирлээ. Тэгж одоо завсралсан юм аа. За өнөөдөр тэгээд ер нь юу бэлдээ ярих гэж яах гэж орж ирв гэхлээр нуруу өвдөж байгаа нурууны асуудалтай хүмүүс одоо маш их байна. Нөгөөдөл чи хөөрхөн амтээс аюулгүй байдлаа одоо яагаад ямар хамгаалт юугаа хийгээд ч гинөө баримлий гээд ингээд гуугаад байдаг түүгээд байдаг. За би нөгөөдөлөө маш их ойлгож байгаа. Тэгтээ энэ онцгой байдлын карантины энэ одоо үйл ажиллагааг хүндэтгэхгүй бол болохгүй. За тэгээд ноёнтон бас дургуцаад байгаа. За би бол яг за хөрхэн амт бүр ядарсан юмнуудыг одоо авахаас яг тэгээд ганц нэгийг бол авъя л гэж дотроо бодож исэн чинь ноёнтон байна дургуцаад байна. Нөгөөдийнхөө үгийг сонсохгүй болохгүй. Нэм карантины үед чи тийм эсэргүү үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн. Тийм учраас тэгээ яалтчгүй одоо авах боломжгүй байна. Арга чаргаа барьсан хүмүүс зөндөө байна. За тэднэрт ямар ч гэсэн нэг сайхан цаг иртэл төр зөөр өөрсдөө арга цаагаад байж ах нэг жоохон арга чарга хэлж өгдөм билүү гэж бодоод өнөөдөр лайв хийлээ. За одоо нэлээд ахиухан болгож байгаа дунд хэрд нь би зааж өгье гэж бодлоо. За ягаад гэвэл буурал дээдсүүдийн минь надад зааж өгсөн, хэлж өгсөн одоо нэг тийм эмчилгээний багц байдгийн. Эмчилгээний багц. За энэ бол урд нь одоо онгод тэнгэр сахиулуудын хэлж өгсөн зөмбөл өгнжөлтөө дээр үедээ өөрөөсөө гайруулсах, цэвэрлэх, өөрийгөө одоо бохир цэвээс арилгах ийм юмд одоо ашиглаж байсан ийм домын арга надад зааж өгсөн. Би тэгээд тэрийг эхлээд өөртөө ашигладаг байваа. За тэр нь юу юм гэхлээр мөн л давсыг ашигладаг байсан. Ялангуяа уулын давс, жамц давс. За энэ жамц давсаар янз бүрийн ийм бигнүр хийдэг. Янз бүрийн бигнүр хийн. За нэгдүгээрт би энийг нэг харуулаад ирхээ. Нэг ийм бигнүр жишээлбэл ийм бигнүр. За энэ дотор ерөнхийдөө жамц давс байгаа, ширхэгтэй жамц давс байгаа. За энийг яаж хэрэглэх юм гэхлээр нэгдүгээр тоолоо өвд дээр ингэж тавьж болно. Тоолоо өвд дээр. За толгоо өвдвөл толгоон дээрээ тавьж болно. За дээр нь зүрх өвдөх юм бол зүрхэн дээрээ ингэж тавьж болно. За иймэрхүү байдлаар энийг ашигладаг. За давсаг өвдөх зистид болох юм бол энийг зистид болж байгаа үед давсган дээрээ тавина. За эсвэл одоо ингээд хоёр хөл дотроо гавчуулаад одоо ингээд тавьж болдог. Ийм байгаа. За энэ толгоор дээр тавих байршлууд дээр бол дандаа хүүтэнгээр нь тавина. Энэ дотор юу байгаа юм гэхээр ширхэгтэй давс, жамц давс байгаа шүү. За тэгээд энэ уут нь болж игэл ингээд урд нь би уулна хийгээд энэ эмчилгээний багц гэдэг ингээд зарж борлуулдаг байсан. Айгүй их төвөгтэй. Үндэ бол айгүй төвөгтэй хэцүү. Би тэгээд ойдлчин хөлслөөд өөрөө материалыг авч өгөөд буурал дээдсүүдийн хэлж өгсөн газраас нь давсыг аваад, элсийг аваад ингээд бүр хийдэг байсан. Тэгээ үйлчлүүлж байгаа хүмүүстээ энийг бэлдэж өгөөд зардаг, эмчилгээнд ашиглуулдаг ийм л юм байсан. Энэ маш их үр дүнтэй сайн арга. За яагаад давс гэвэл би та нарт урд нь хэлжээс одоо дахиад хэлье. Нөгөө давс гэдэг чинь хар домд ашигладаг гэж би та нарт хэлдэг шүү дээ. Хар домын аргад ашигладаг. Ийм одоо нэг хар домын аргад ашигладаг айгүй том зэвсгэлтэй. Тэгэхээр хүний бие өвднө гэдэг чинь би та нарт хэлж байгаа шүү дээ. Хүрд гацсан байх. Альсгүй тухайн эрхтэн дээр одоо энергийн доголдол гарчихсан. Альсгүй муу өрчим энэ тэнд нь бөөгнөрцөн ч гэдэг юм уу. Альсгүй тухайн эрхтэн дээр одоо энерги урсгал явагдахаа болцсон байна л гэсэн үг. Тэгэхээр тухайн газарт энэ давсыг тавьдаг байх нь байна. Өвчтөе газараа. Энэ давсыг тавихлаар энэ давс маань нөгөө энергийн хувь төвшөнд бидний нүдэнд ч харагдахгүй тэр сэвийг энэ давс сорж авдаг байх нь байна. Энэ давс
сорж авдаг. За тэгээд сорж аваад тэр муухайг нь гадагшлуулаад сороод авах тэр нөгөөх тухайн өвдөж байгаа газрын энерги хангамж, цусан хангамж нь сайжрахна тий. Тэгжээж өвчин намждаг байхгүй. Ингэдэг. За тэгээд энэ сая би түрүү хэлсэн энэ толгоо, хүзүү, хоолоо, зүрхний байршил дээр бол юу яадгийн хүүтэнгээр нь тавина. Хүүтэн гэдэг нь ерөнхийдөө тасалгааны температур л да. Тасалгааны температурт энэ давсан бигнүүрийг тавих дээр ингээд аюу гой сэнгэнэл идэг. Би шүүн жишээлбэл толгоо өвдөх дээр толгоо дээрээ дэрэн дээр ингээд давхар тавиал дэрлээд унтцдаг. Сайхан сэнгэнэл сэрүү татаад их гоё байдаг. Тэгээ би та нарт ирдэг штэ нойр хөрөхгүй болохоор зүрхэнд өөрчлөлттэй байгаа гэсэн үг шүү гэд. Зүрхэн дээрээ ингээд тавьчихдаг. Сэнгэнэл сэрүү татаад тайвшраад аюу гоё унтдаг. Тэгэхээр ерөнхийдөө энийг хаа дуртай газараа тавьж болно. Ямар ч улс нэг хэмжээ нэг иймэрхүү давс байх юм шүү. За зарим нөхдөлд ингээд ходоод илүү давсаг энтер дээр өвдөх дээр энийг халааж тавина. За халааж тавих гэдэг нь би өөрөө бодоод болчихсон. Өөрөө бодож одоо энэ бас өөрөмсүүлээд бурд эдсэдийн хэлж гисэн юм бас өөрөмшүүлээд өөрийн гэсэн үзэл бодол ойлголтаараа бас засч юм л та. За яагаад тэгж байгаа юм гэхээр би бас та нарт хэлдэг нөгөө альбан дээрэн дэвзэл зодуулах юм уу дээрлэх юм уу соруулах дээр энэ бие идэрхтэн тэднэртэй бас тэмцчээдэг гэж би хэлсэн. За тэр тэмцэл явагдчих хооронд тухайн идэрхчин булчин шүрмс одоо юу байдгийг тэр нь чангарчдаг байхгүй өөрөөр хэлбэл хатуурна. Тэр чангараад хатуурчих юм бол тэр цусан хангамж, энерги хангамж, тунгалгийн систем одоо юу байдэн тэр нөгөө circulation явагдахгүй гэсэн үг. Тим юм явагдахгүй л тухайн идэрхтээ өвднөө. Тэгэхээр би энэ давсыг ингээд тавьж байгаа мөртлөөсөө энийг patient микроволновый patient нэг 2 минут 3 минут за 3 минут ч ихтэх гээд байдیں۔ 2.5 юм уу 2 минут нүг ер нь бол 2-3 минутанд халаахад л болдог. Тэгэхээр энэ дотор байгаа нөгөө том ширхэгтэй давс чинь өөрөө халчдаг. За тэгэхээр энийг халуун байдлаар нь тавих нь байна. Ходоодн дээрээ илэг зүс зестид гэдэг ийм юмдаар бол халуунаар тавьдаг. Өөрөөр хэлбэл хөртлөн тэрийг тавихад тэгэл гоё болдог. За тэгэхээр давс нь угаасаа нөгөө муу ирчин муухай юм сорж авна. Халаадаг нь чангарсан байгаа булчин шүрмэс идэрхтээ юу байдیں۔ Тэрийг сулалж байгаа. Тэгэхээр давхар үйлдэл хийж байгаач ийм үйлдэл хийдгээ. Тэгээд энийг би өөрөө яг тэгж бодож олсон. Тэгээд энэ зориултаар ийм 4 янзын ийм бигнүр үгээд хүмүүстэй хүргэдэг байсан юм аа. Одоо үйл их болчих дээр би ийм олон ямыг зэрэг хийж чадахгүй байна. Тэгээд өөрийнхөө ашигладаг хэд 3 юм үлдсэн байгаа. Тэрийг одоо өөрөө би ашигладаг ийм байгаа. Тэгэхээр энэ аргачлалаа би та нарт зааж өгөх гээд байгаа. За тэгэхээр нэгдүгээрт энэ давс хэрэгтэй. Давс нь боломжоор уулын давс, жамс давс байхад болоо. За одоо нэг захын дэлгүүрт ороход л давс байж байгаа шүү дээ. Тийм давс аваад өрхөөрэй. За тэгээд дээрэс нь энэ материалыг болж игэл та нар жоохон зузаахан ийм таар маягийн зузаан материалыг сонгоорой. За тэгээ боломжоор яг хөө ерөнхийдөө энэ гэр бүлэрээ бүгдээрээ олуулаа хэрглэж болдог учраас хар бараа өнгөтэй байх нь зүгээр шүү. Хар хөх, хар байж болно. За хар ногоон байж болно. Бор, хүрнч гэдэг юм уу. Ерөнхийдөө яг хөө хэр болоод янз бүрийн болсон ч гэсэн мэдэгдэхгүй хэмжээнд тийм хар бараан байх нь угаасаа зүгээрээ. За тийм болгоно. За тэгээд за нэгдэх бигнүр нь бол нэг иймэрхүү бигнүр шүү. Хоолон дээр тавих за энийг нэгдүгээрт давсны хэмжээ нэх аймаар байх хэрэггүй. Бүр ингээд пиг дүүртэл нь хийх алдаггүй. Одоо ингээд нэг иймэрхүү маягтаа л харагдчих штэ. Тараахад. Ааха. За ийм юм байх нь шүү. За ингээд энэ нэгдүгээр бигнүр нь. Энийг та нар тэгээд нэг 3 янзыг бэлтчих юм. За бас нэг нь болох дээр ийм юм байгаа. Ийм. За энийг яаж хэрэглэх юм гэхээр ингээд жишээлбэл хүзүү сэр хөшгтэр ингээд тавьчихдаг. Одоо компьютер дээр сууж байхдаа хүзүү сэр чи өвдөд байх юм бол зурагт үзэж байхдаа хүртэл ингээд тавьчихна. Тэгэхээр зүгээр сэрүү татаад сингэнэл үнэхээр энэ тааламжтай. Хүзүү сэр өшдөг бол чи энийг л тавина. 5-10 минут тавихад зүгээр сэрүү татаад сингэнэл аюу гоё болгочдөг. Тэгээд нөгөө булчин чинь сулраад хөөрөөд исэн бол тэр хөөрөлт байхгүй болчдөг. Энэ бас яг тасалгааны температураар тавина шүү. Хэрвээ та нар өшөө жоохон хүүтэн өшөө сингэнүүлээд гоё болгомоор байвал хөргөгчөндөө юм уу хөлдөөгчөндөө юм нэг 2-3 цаг байлгачих тэгэл болоо. За ингээд энэ бол хүзүү сэрэн дээр тавих дээр хүүтнэр нь ингээд тавьдаг байх нь шүү. Тэгэхээр энэ хоолоонд ингэж тавихад зориулж нэг ийм юм ингээд хийчихэж байгаа. За энийг уртлаас нь бас тавьж болно. Одоо жишээлбэл уус шиг барьсан ханиад хоолоо ингэж тавина. Энийг 2 янзаар ашиглаж байгаа биз.
За энэ уушиг хоолон дээр бол халаач тавина шүү. Энийг ингээд яаж халаах юм гэхээр та нар одоо ийм юм байгаа шүү. Дундуур нэг ивклээ. Ингээд нэг ивклээ. Ингээд энийгээ пэйчин дотор хийчих. Пэйчин дотор хийгээл ерөөсө 3 минут л халаачих. За энэ материалын зузаан гэдэг нь бас зарим хүмүүсээ энийг илүү халаах гад нөгөө надаас авсан хүмүүс чинь баларсан шүү дээ. Одоо 5 минут тавьчихсан юм шиг байна. Тэгсэн чинь энэ материал чинь шатсан шүү. Шатаа төвлөгдсөн буцаж ирж надаас дахиж авч ийсэн. За тэгэхээр энийг тэгж халаадаг байх юм шүү. За та нар тэгтээ ингээд ажих юм бол энэ хажуугаар да ийм жиг Toyota байгаад байгааз энэ яагаад тэгж байгаа юм гэхээр нөгөө давсан гүүгээд авахгүй болохын тулд ингэж байгаа юм шүү. Тэгэхээр ингээд эхлээд нэг талын битүүлээд нэг таланд нэгээд гүүлгээд давсуудаа хийчээд тэгээд нэг над талаас нь аяад битүүлчих шүү. Бүр аймаар ингээд дүүргээд хийчих юм бол ингэж эвхэж болохгүй шүү тэр чинь. Ингэж эвхэж болохгүй. Тэгэхээр та нар ингэж эвхэлж болох боломжтойгоор л давсыг хийх нь байх шүү. За юу. Хамаагүй хийчихвэл та нар энийг ингэж эвхэж болохгүй учраас нөгөө пэйчэндээ халааж болдгоо байх нь шүү. За юу. За ширхэг нь бүр нунтаг байх хэрэггүй шүү. Ер нь одоо дундээ бүр амар томч байх хэрэггүй. Ийм болгоод тавих нь байна. За тэгэхээр энийг одоо жишээлбэл хүзүү сэрэн дээрээ ингэж тавиад хэргэлчих нь байна. Хоолоо уушгин дээр болох дээр ингэж тавиад хэргэлчих нь байна. За шүн унтчихтай яг хуу толгой молгоон дээр дэрэн дээр ингээд тавьсан ч болно. Би заримдаа бүр ингэж тавьжгаад ингээд унтаад өгдөө дэрэн дээрээ. Ер нь толгой өвдөд нойр хүрхгүй байхад энийг дэрлээд унтах дээр үнэхээр гоё байдсан шүү. За ингэж хийн. За дараачийн 3 дахь бигнүр нь болохоор нэг иймэрхүү том бигнүр байгаа шүү. За энэний хэмжээг нь та нар юу гэж ойлгох юм гэхээр ууц нуруунд дээрээ тавина л гэж бод. Нөгөө ууцсан дээрээ ингээд тавих юм дөрүүлжээ хэлбэртэй юм байх нь байна. Тэгээд завсраараа бас ийм тасалгаатай. Тэгээд та нар нэг талын бүтүүрчээл тэгээд энэ том одоо гурвалжин энэ юмныхаа энэ тал донд ортол нь юугаа хийчих, давсаа хийчих. Тэгчээл дараагаар нь энэ талаа битүүрчин. Тэгээд энийг дэлгээл ингэхтэр чинь эн чинь жигд ингээд сайхан давс чинь тарах нь байна. За тэгээ халуунаар нь тавих юм бол одоо пэйчэндээ 2-3 минут хийх нь байна. За тэгэхээр энэ саяын тэр томыг юун дээр ашиглаж болох юм гэхээр 95 цал 6 сая хүрэхтэй хэвлийтэй холбоотой асуудал дээр бол сайхан пэйчэндээ халааж байгаа л нөгөөтгөө 3 минут халаалаа хэвлий дээрээ тавьчих. За хүнжлийнхээ гаднаас тавьсан ч болно. Жохон хөрөө дөрүүл биеийн дээрээ тавина үз. Ер нь бол хувцсан дээр тавина л гэж ойлгоорой. Биедээ тавиул муухай олчин штэ. За материал нь амархан ба муухай олчин. А та нар материалын солин тэгин ингэн гэвэл гадуур нь жоохон даавуу, хүнжлийн даавуу углаа хийдэг шиг тийм даавуу хийсэн ч болно л да өөрөөсөө мэд. Ингэнэ. За нуруу ууц өвддөг байх юм бол нуруунд ороо тавина. Одоо жишээлбэл тэр түрүүний хардаг энэ дөрвөлжин байна штэ. Энэ дөрвөлжингээ одоо халаахын тулд яах юм гэхээр ингээд 3 нугаллаа. Дундуур нь ингээд тавилаа. Ингээл пэйчэнд хийчих. Ингээд л пэйчэнд багтана. Тэгэл 3 минутаар пэйчэнд халаачаад тэгээд нэгдүгээр твлий тэгээ тавьж болно. Ууц нуруу бөөр өвддөг болвол дээшээ харж хөвтөх юм бол ууцныхаа доор тавиал дээшээ хараа хөвтчихнэ. Доошоо харж хөвтөх бол доошоо харж хөвтөөл ууц нуруун дээрээ энэ халуун давсан бэгнүүрээ тавьчих нь байна. За тэгэхээр нөгөө давсан муухай юм чинь сорн чангарцсан байгаа болчооныг нөгөө халуун давс чинь сулуулж өгөх нь байна. Ингээд өвчин ер нь бол намжаад ирдэ шүү. Маш их гоё болдог. За би та нарт яг энэтэй давсан бэгнүүртэйгээ холбоотой нэг түүх ярьж өгье. Миний новыг авч уншсан бол тэн дээр уншигдсан байгаа. Нэг эмэгтэй ирлээ. За нэг 70 гарцсан хөөрхийн настай хөгшин байсан. Тэгвэл тэдний охин нэгэд одоо нэг 35 6-тай юм 30 хүрсэн юм. За 30 гарцсан байсан. Нэг хүүхэн оюу толгой илүү 5 толгойч илүү тэнд ажилдаг. 14 хоног яваад нэг 10 хоног амардаг ч илүү яадаг ч үлээ. Ямар ч гэсэн тэгээд явдаг тийм эмэгтэй над дээр ирсэн. Тэгээд нөгөө өөрөө эхэлж ирээ засуулаад их сайхан болсон юм шиг байна. Тэгээд би ээжигээ авчрын миний ээж тэгдэг ингэдэг гэд ирвэ. Тэгээ ээж нэгээ 70 гарцсан хүн байлаа. Тэгээ зайлуул одоо махшуул нилээ ихтэй маа. Тэгээ би хөл гаран ч өгдөөл махшуултай юм чи аргагүй л биз. Хөл гарн өвдөн тэгэл ер нь л хүндхэн аюу бэрхшээлтэй хэцүү байсан. Нэл их хавганчсан юм хүн байлаа. За тэгээ эн чинь нилээ хэдэн жилийн өмнө штэ. Би нэг цаг ажиллаад ганч болчдөг үе байгаагүй юм. Тэгэхэд чинь бас нэг 2 3 давтан засал хийдэг үе байлаа. Одоогийн хэмжээний энэ шид юугаа бас аваагүй л байлаа. Дадлахчаагүй л байсан гэсэн үг л дээ.
Тэгээд нөгөө хүндээ засал хийж өглөө, сайхан засал хийж өгөө, би бүх юмыг хийлж ярьж өгөө. Тэгээд нөгөөд хоёр чинь ч бөөн баяр болоод тэгээд би нөгөө охин маргааш нь үлээ нөгөөдөр нь явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэллээ. За чи маргааш дахиж чи ээжийг авчир. Би ээж чинь дахиад нэг засал хийх хэрэгтэй. Чи тэгээд 7 хоногоор хаяа явчихдээ чи энэ настай хүн ганцаараа хэцүү шттэ минь хөө. Тэгэхээр чи маргааш дахиад нэг засал түрээд ирээ. За тэгтээ өнөөдөр бид хоёрт нэг эмчилгээний багц гэдэг энэ давсан юм өгнөө гэд нөгөө бүх юм зааж өглөө. Бүр халааж малааж тавьж үзээд ингэж бариад ингээд бүгдийг ингэж өгөөд тэгээд нөгөө настаал хүн юм чинь хөлн даар нь хөрнө гэж янз бүр юм болж байгаа юм чинь. Тэгэл хэрхэн яаж хэрэглэх бүх зааварчилгааг нөгөө давсан бэгнүүрээ нуруу тэнээлэгдэг багцтайгаа ингээд бүгдийг нөгөө явууллаа. 4 ширхэг юм байдгийн. Тэгээ өгөө явууллаа. Тэгэл явчихсан. Тэгээ маргааш нь бас ээжигээ аваад ирлээ. Нөгөө хүүхэн нөгөөдөр явах байсан байхгүй. Би тэгээд чи явахаас өмнө чи дахиад нэг авчир чи ээж чи арай ч ингэж үлдээмээргүй байна гэд. Маргааш нь яваад ирлээ. Тэгсэн чи нөгөө мө ихч чивгүй хүүхээ чи өста ямар чи тийм үгцээ. Өста яасан ийсэн гэж бүр тэгээд хүрээд ирлээ. За юу болваа яав ийв гэд тэгсэн чин зайлуул хэлж байгаа байхгүй. Игчийнх нь шээс задгаарцсан байсан юм аа. Их чинь сүүлийн 30 жил хуурай бандажтай байж үзээгүй гэж байгаа байхгүй. Хуурай бандажтай байж үзээгүй. Шүн би тэгээ 3-4 удаа босч шийдэг гинэ. 4-3 удаа босч шийдэг. Тэгээ бандаж хураа байж үзээгүй. Тэгсэн чинь тэр хүн чинь өдөр л ирж засал хийлгсэн байлтай. Тэгээ өдөр хийсэн. Тэгээ би угаасаа тэр ихчийг та очичоод ерөнхийдөө энэ давсан бэгнөрөө хөлдөө 50, өвдгөндөө 50, дээрээс нь гарч суун давсган дээрээ, нуруун дээрээ 50 ч гэлээстэй бүр бүх газрууд нь 50 шүү та халаагаа тавиулаад байдсан шөнө 3 минут халаагаад хөрөнгуут нь дахиж халаагаа тавиад байгаараа гэж хэлээл явуулсан. Тэгсэн чинь хөөх юм нөгөө мө ихч чинь надаар засал хийлгчээл тэгэл унтантлаа нөгөө давсын чинь зүгээр халаагаа наан цаан тавиул өдөржингөө юм болоо тэгэл унтаж зайлуул. Тэгсэн чинь шүн ганц шийгээгүй. Өглөө босон чинь бандаж нь хуурай. Над руу тэгээд тэр нэг бас л өдрөл ирсэн баг. Тэгсэн чинь би өдөө 30 жил хуурай бандажтай байж шүн шийхгүй байж үзээгүй хүүхэ. Үгүй чи яасан шидтэй юм өгчөв яасан галдан гартай хүүхдөө гэдэг бүү юм болсон шүү. Тэгэл би энэ тэр чинь дөнгөж хийгээд нэг удаачгүй байсан юм даа. Тэгээд энийхийг угаасаа би амьдрал дээр аягүй хүздсэн байсан. Тэгтээ би энийг энэ хүнд заран ч юм уу борлуулсан ч юм уу тийм бодолтой байгаагүй л дээ. Ер нь бол өөрөө л ашиглаж ирсэн. Ягаад гэвэл би зарим дээр аягүй их ядраад зүдрээд ингээд идэг байсан. Тэгээ буурлууд надад хэлдэг байсан. Чи өөрөөсөө болж өвддөг л гэж байгаа намайг. Би тэгэдгүй би яах лээрээ өөрөөсөө болж өвддгийн чинь та нарын үйлийг хийж байгаа та нар намайг сайхан байх хэвээр л гэж далцаад байгаа юм чи. Тэгсэн чи нэгдүгээр өргөл барьцаа тэнцүүлдэггүй. Нэгдүгээр. Хоёрдугаар чи их ойрхон айгүй хүнд засалд орох юм. Чи тэрийгээ ч мэдэж байгаа юм алга. Тэгээд би чинь одоо юу муухай юмаа гадагшлуулж юм уу гаргаж чадахгүй байна. Ийм байгаад байна. Тэгэхээр чи энийгээ гадагшлуулдаг барьдаг ийм домын аргыг мэдэж хийдэг байх ёстой. Гинэ. Тэгэхээр нөгөө одоо тэгээд би үнэндээ ихэд завгүй өдөржингөө хүнтэй тэгэл орой ядраал тэгэл бараг шууд унтаал өхөн гэсэн чинь ингээ тэгж болохгүй. Чи өвдөж болохгүй. Чи бүх өөрийгөө ариулдаг, цэвэрлдэг, торддог ийм байх ёстой. Тэ ачаалаа хамаагүй нэмж болохгүй. Чи дэндээ ачаалтай ажиллаж гин гээл тэгж байна. Тэгээ чи урт наслах хэвээр удаан жаргах хэвээр бидний үйлийг хийх хэвээр. Чиний одоо эрүүл сөрөөл хүчтэй байх чинь биднэрт хүртлэх хэрэгтэй гэж тэгж байна. Тэгснээ тэгээд энэ давсан бэгнөрийг надад хэлж өгсөн. Бид нар бол тэр үед тэгээд бас манай нөгөө гэрлийн өргөөний нөөс гаргадаг янз бүрийн судрууд байна шүү дээ. Би дараа нэг юугаараа тэр судруудыг та нарт харуулнаа. Тэгэхээр та нар тэр судруудыг бас их олж уншаарай. Тэр судар дээр ч тэгсэн чинь бас бичээтэй байгаа тэр давсны талаар. Тэгээд бид нар чинь ингээд давсан гудас хийж унтдаг, давсан хүнжил хийж хөвтдөг, дээрлдэг энтэр ингээд ингэдэг байсан ингээд тэнд бичээтэй байсан. Буурлууд чинийг хэлж байна. Өө зүгээр тэр дорн сэтгэлээ штэ. Тэр дорн ингээд хийгээл ийм юм хийгээл дээрэж тавиад, доороош тавиад, ингэж тавиад ингээд өөртөө айгүй хэргэлдэг боллоо. Тэгээд энэ чи хэргийг би өөр дээр мэдэрчиж байгаа юм чи угаасаа. Үнэхээр гоё. Өөр дээрээ мэдчихтэй. Тэгэл заримдаа ингээд ороод ирэхтэр чи хүмүүс ороод ирэхтэр нөгөө хүнийхээ өвчнийг би шууд бие дээрээ мэдэрж байгаа юм чи угаасаа. Тэгэл заримынхаа хүмүүсийн чинь одоо би яг цаг л ажиллаж байгаа юм чинь хэцүү байгаа байхгүй. Тэгэн гут нь л нөгөө юу яадаг боллоо. Нөгөө өөрийнхөө хэргэлдэг юмыг нөгөө давсаг бөөр эмэгтэйчүүд төрөв булчиргаач гэдэг юм уу. Тим юмтай холбоотой хүмүүст нь пэйчэндээ халаагаад гяс 3 минутанд талаад бүксэн доор нь сандал дээр нь тавиас уулгах чинь.
Хүзүүсээр нь хөчтөгдө дээр нь олох тэр нөгөө 50-дгийгаа 50-ад өгчин. Ингэж суулгачж байгаа л тэгэл нөгөө тэр хооронд чи би чи нөгөө 30 минутанд нөгөө хэмжилтээ хийж яриагаа өгнө штэ. Тэр хооронд нь нөгөө доороос нь халуунаар бигнээл дээрээс нь энэ дээр нь тавьж суулгаад тэгэл бүх хэмжилтээ хийгээл тэгэл нөгөө засал хийж байгаа хоорондоо бас нөгөөтгөө бас халаагаад хэвлий дээр нь ч тавиал гидсэн дээр нь ч тавиал ингээд толгой дээр нь ч тавиал ингээд хідэн янзаар нь тавиал хийчихэж байгаа чи нөгөө хүмүүс чи бүр гайх чинь хүүшээ цэцгийг чи та юу хийгээд байгаа юм бэ? Ямар гой юм тавиад байгаа юм бэ? Чи юу юм бэ? Энэс чи авъя та гэд гуйгаад унж байгаа юм чи нөгөөдөл чи өөрөөсөө. Гуйгаад унсан. Би тэгээд гээ одоо нэг ийм яасан юм аа. Бурал дээцүүд минь тэд нар чин давсын чаанаас авах, элсийн чаанаас авах. Тэр мэрийн хэлж өгөөд ингэж хэргэлдэг барьдаг гэдэг ингээ ийм яасан. Би өөртөө хэргэлдэг. Одоо та нар чи айгүй хүнд санагдаа, заримдаа барамгүй санагдах тэр нэ чи өөрийнхөө ямиг л та нарт хэргэлж штэ л гэж ярьж байгаа юм чи. Тэгсэн чи л та хаста нэр энийг хийж өг бэлдэж өг өстө худалдаж аваа наатах чинь ашиглан гэл ингэж байгаа юм чи. Тэгэл за гэж нөгөө буурлуудын хэлсний дагуу тэр давсын навчруулаад, элсийн навчруулаад тэгэл материалыг аваад 80 маань явж нэг ойд шиддэг хүмүүстэй гэрээ контракт хийгээл нөгөөдөл чи хэмжээ дамжааг нөгөөл тэгэл хийл гэж ихэлсэн те үйлдвэрлэж ихэлсэн. Тэгээд хүмүүст нь захиалгаараа өгөөд хүмүүсээс бунжгэнж өгсөн. Тэгээд сүүлдээ миний бүр ажил ихтэй тэгээд энийгээ болцоо. Одоо өөртөө үлдээсэн юм байгаа. Одоо хүмүүсийг болох төр би та нар өөрсдөө хийгээд ав гэж. Өөрсдөө хийгээд ав. Тэгэд энийг гэр бүлээрээ ашиглаж болдог. За тэгээд эн чинь нөгөө дотроо давс болох төр нөгөө угааж яана гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Угааж арчилна гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр энийг ариулах хэрэгтэй. Ариулах аргачлал нь юу ямар юм байдгийг гэхээр гадаа наранд, саранд, агаарт 24 цаг байлгач. Тэгэл болоо. 24 цаг тэгж байж ариулаад цэвэрлжгээ тэгээд дахиж ашиглаж болно. Гэр бүлдээ бол хүн болгон гэр бүлийн хүмүүс бол өөр хоорондоо дуртай хинж ашиглаж болно. За уушиг барьсан ханиадтай бол түрүүний миний хэлдгээр одоо энийг ингэж тавих нь байна. Араас нь уушгин дээрч ингэж тавигдана гэсэн үг. Ингээд тавигдах нь байна. Нөгөө томыг болох дээр нуруу ууцсан дээр тавина, хэвлий дээр тавина. За дээр нь өвдөг бол өвдөг дээр халааж тавьж болно. Хөгшчүүл буурлууд нөө шүн даарад унтдаггүй шүү дээ. Тэгээ унтахт нь тэрийг пэчээ сайхан халаажгаад хүнжил дээр нь хөл дээр нь тавиад өгчих. Тэгээд унтуулчихна. За тэгээд хэрвээ цагаан мах гарах, зистит. За тэгээд түрүү булчиргаач гэдэг юм уу. Тим юмн дээр бол бас пэчэн дээр халааж агаад дээр нь завлаад суучих. Халаад өгөөд үнэн гоё. Тэ хүлс мүлч яхраад айгүй гоё болтой. Ийм эмчилгээний багц байгаа. Тэгээд одоо энэ нэгдүгээрт хямд төсрээ. Нэгдүгээрт, хоёрдугаарт маш үр дүнтэй. За тэгээд одоо энэ орж гарахад хэцүү байгаа нөхцөлд бол захаа нэг дэлгүүрт ороход л ям цад авсан авна шүү дээ. Гэхдээ бүр нунтгийн ширхэгтэйг нь аваарай. Тэгээд манайхаа нэг жоохон ийм юмнуудыг бэлдээд авчаач ээ. Тэгээд өөрсдийгөө та нар эмнэн домнхон энэ буурал дээдсүүдийн энэ аргачлаар өөрийгөө ямар ч байсан ингээд нэг хамгаалаад арчлаа тордоод нэг сайхан цаг ирээд надтай золгохтлаа төр өөрийгөө эмнээ домноод байж байгаа ч гэж энэ аргыг зааж өгөхөр шийдээд өнөөдөр яалаа. Уул нь би нэг 2-3 хоногтой лайв хийхгүй та нарыг одоо өгцөн байгаа төрөний өгцөн байгаа мэдээллүүдээ нэг дахин сонсоод нэг жоохон боловсруулад аваасаа гэж уул нь бодож ирсэн. Өнөөдөр жингөө зөндөө хүмүүс нуруу төнөг нь үдцсэн хүмүүсүүд бид нэр станаараа нөгөө хамгаалтынхаа бүх юмыг хийгээд бариулъя илүүлээ гэд ингээ болдгоо тэгээд үнэхээр одоо карантин карантинтай байхад бас би дураараа дөргөд дун чөмгөөрөж иргэж болохгүй байна. Мундаг сахлаа мааж үг гэж болно ш тэгэж болохгүй. Тэгэхээр би тэгээд авч чадахгүй байгаа шүү. За тэгэхээр ийм 3 янзын би бигнэрийг үзүүлсэн. Бас нэг юм нь болох дээр нэг ийм. За энэ нөгөө би нэг зах дээр явж байхдаа үзэсгэлэн худалдаа гэдэг нэг юм болдог ш Мишель дээр. Тинчэнээс нэг хятадуудын зарж исэн ийм авсан. За та нар гэхдээ санаж байгаа бол YouTube дээр байгаа Японы нуруу тэгшилдэг юу гэж заагаад идэг ш. Энийг болохоор нэг ванна альчураар ингэж хийчихэд идэг. Ванна альчураар. Энэ хятадын энэ болох дээр дотор нь будаа л байд юм шиг байгаа. Будаа. Би энийг өөрөмсүүлсэн. Яаж өөрөмсүүлсэн гэж? Энд будаа биш би илс хийсэн. Илс. За яагаад илс би хийсэн гэхээр энэ би бас л өөрөө бодож олсон. Яасан гэхээр илсний ширхэг болгон одоо ястай холбоотой ясан одоо юунд одоо эмгэгшил байгаа ямыг сорж авдаг байхгүй. Илсний ширхэг болгон. Хэрвээ та нар сайн санаж байгаа бол биднийг жоохон байхад нөгөө архитекттай ингээл таг майх хөвгтүүд байдаг шүү. Тэдний чинь зүгээр илсэн дээр тоглолцуулсараар байгаа зунжангаа тоглолцаараад хөлн төв тэгшин болоод зүгээр болчихдээ шүү.
Энэ юу хэлж байгаа? Илсэн дээр тоглоулна гэдэг чинь илсээр нөгөө ясных нь нэмгшилт байгаа муу мухай амиг авахулж байгаа байхгүй юу? Би тэгэнгуут нь дороос итгэсэн байхгүй юу? Энэ будаа биш, энэ бол илсээр хийн. Би илсээр хийсэн. Илсээр хийгээл тэгэл энийг чи хийчихэж байгаа юм чинь. Тэглэр илсэн нуруу өвдөж ийн гэдэг чи ясны эмгшил шүү дээ. Нуруунд байгаа эмгшил. Тэглэр тэрийг нөгөө илсүүд чинь авах нь шүү дээ. Татаж авна. Тэгээ дээр нь энийг чинь доор нь тавиад өвчлөлттэй газруудаар тавина. За 3 байрлалд тавина. 3 байрлалд. За нэг байрлал нь юу юм гэхээр чи хүлээжгээ сууж байхад яг ар өгзөгнийхөө ард тавьчаад дээшээ хараад твтэн. Та нар мэдж байгаа шүү дээ. Эхлээд гараа ингэж тавина дээшээ. Хөлөө бас яг ингээд эрхийн хуруугаар нийлүүлээд ингэж тавина. Ингээд хэвтээд дээшээ харж хэвтээд нэгдүгээрт энийг яг хараа хүрднийхээ харалтаа ар нуруунд дээрээ тавина. За хоёр дахь байршил нь болох дээр наран сүлжээ хүрдний харалтаа яг ардаа тавина. Тэгээд байрлууд нь дандаа ийм штэ та нар мэдж байгаа. Тэр шүү. За 3 дахь байрал нь болох дээр яг зүрхнийхээ харалтаа өөрөөр хэлбэл сэрийг чинь засах гэж байна. Энэ 3 байрлалд энийг тавина. Тэгээд сунгалт хийн. Энэ нуруугийн чинь засна, суллна. Энэ ийм одоо 4 баг ширхэгтэй ийм багц би гаргаж өгдөг байсан. Одоо бол үгүй. Одоо та нар өөрсдөө бэлдээ тав. Юу болохгүй гэж. За илс мэлсэн олдохгүй гэдэг юм бол одоо яах вэ? Будаал хийнэ биз? Будаа юм уу, арваа юм уу, гүц ч юм уу нэг тийм будаал хийчих. Би бол илсээр хийдэг байсан. За ийм юм хийх юм шүү. Тэгээд энийг тэр 4 байрлалд, 3 байрлалд тавиад нэг байрлалдаа ердөөл минут штэ. Нэг байрлалд 1 минут. Бишээ 3 минут. 3 минут ч 3 минут. 3 байралд явахтай тавих дээр ерөөсөө 9 минут л хийн. 9 минут өөртөө зарцуулаад нуруугаа засал та. Эхлээд тэрийг хийхээс өмнө нөгөө бигнүүрээдээ тавиад эхлээд суллаараа, булчингуудаа суллаараа. Тэгээд энийг 3 минутаар 3 байрлалтаа тавина. За тэгээд энэ сунгалтыг бигнүүр тавилтаа ерөнхийдөө болж өгвөл өдрийн 3. За боломгүй бол яах вэ? Өглөө орой 2 л хийжтэй. Өглөө орой 2. Өглөө хийхэд жоохон хэцүү байдаг. Ер нь сунгалтын дасгалыг ч гэсэн би өглөө орой 2 хийхийг зөвлөдөг. За миний хамгийн зааж өгөх дуртай тэгээ миний өөрийн хийдэг дасгал ягаа ингээд хөвтөж байгаа толгой дээгүүр хөлөөд авуулаад ингээд газар хүргэдэг шүү дээ. Ягаа энэ дасгалыг би аягүй сайн хийдэг. Энийг хүмүүст их зөвлөдөг. За яагаад тэгж байгаа юм гэхээр энэ нэгдүгээрт нурууг уян хатан болгоно. Хоёрдугаарт энэ дасгалыг хийхдээ 5 цул 6 сав эрхтний массаж болдог байхгүй юу? Тэнд энэ 5 цул 6 сав эрхтний үйл ажиллагаа бид нар хурж хийж чаддаггүй шүү дээ. Гэтэл энэ толгой давуулаад ингээд хөл дээрээ өргөөд хөлөө давуулаад толгой дээрээ өргөөд идэг энэ дасгал чинь нурууг ингээд уян зөөлөн болгохоос гадна 5 цул эрхтэн дээр массаж болд юм аа. Энийг хийгээрэй заа юу. Тэгэхээр өглөө хийхэд нөгөө унтаад босож байгаа учраас би аюух тийм хөшинг байдгийг. Ямар нэгэн байдлаар жоохон халааж байгаа тэгээрээ. Халааж агаад хийсэн байсан байлаач өглөө хийхэд сунгалтын дасгал ер нь бол хэцүү байдгийн шүү. Орой хийхэд бол би халдсан нэлээ хөдөлсөн байдаг болох дээр оройд бол айгүй тийм хөнгөн хийгддэг. Тэгээд би ерөнхийдөө нэг хүмүүстэй хоёрхан дасгалал их зааж өгдөг байсан. Нэг нь яг түрүүний саяын та нарт хэлсэн толгоон дээгүүр хүлээд авуулаад газар хүргэх. Эхний үед жоохон тарган затгалан нөгөө гидстэй хүмүүсээ хүлэн хүрдэггүй. Тэгтээ яг инерцээр хийхгүй ингэж жагаад ингээд савлж байгаа толгой дээгүүр давуулаад савлж байгаа толгой дээгүүр давуулаад дараа нөгөө гидс чинь баг болоод ирдэг. Хариун чинь баг болно шүү энэ бас их гоё. Хариун баг болоод ирнэ. Тэгээд нуруу чинь уяраад ирнэ. Тэгэнгუут чи хөл чинь зүгээр чөлөөдөө толгой дээгүүрээ тавуулаад газар хүрдэг болдог. За ингээд ирэхтэр чинь тэгэл би гоё болоод ирж байгаа юм да. За толгойн дээгүүрээ даваад хөл чинь газар хүрдэг болчиход цааш нь бүр давуулаад ингээд түлхэн цаашаа. Ингээхлээр нөгөө хүзүүний арт талын овгор байдаг да. Тэр засардаг. Энэ ер нь айгүй тийм олон ашиг тустай гоё дасгал байдаг шүү дээ. Ийм дасгал. Тэгээ би анх нөгөө дөнгөж барай мараа хийгээл тэгдэг байхдаа энэ дасгалыг айгүй зааж өгдөг байхгүй юу. Хүмүүстэй ингээл нөгөө барай марааг нь хийгээл засал маслыг хийчихэд за та нар нэг хідэн сунгалтын дасгал хийн шүү гээл тэгдэг байхгүй. Ямар гээл тэгэхээр би ингээл хийж үзүүлдэг байхгүй юу. Хийгээл ингээл үзүүлээд ингээл хийхлээр би ч өөрөө дандаа хийдэг болохоор айгүй зөөлхөн хүн өндлөнгөөс харахад өө эн чи амарх юм байж тээ гэдэг байхгүй. Би тэгэл за ийм нэг дасгал нь нөгөөтг нь энэ гэж хийгээд өгдөг байхгүй. Нөгөө дасгал нь ямар юм гэхээр бид нар ингээд сөхөрт суудаг штэ. Сөхөрт суучаад сөхөр суусан чигээрээ чи гад аргашаа хөвтнө. Өвдөг чин нуглаатай, тахимаараа нуглаатай читэйг хойшоо хөвтнө.
Тэгээд толгоо газар тавиад нэг хавтгаа дээр хөвтөх ёстой. Эхний үед энийг өстө гонжин жоо хийгээд амар хэцүү. Хийж чадахгүй хүмүүс. Би бас энийг хийдэг болохоор маш хөнгөн хийдэг байхгүй. Тэгэл би хүмүүстэй засал барыг нь хийж өгчээл. За одоо энэ хоёр дасгалыг өглөө орой хоёр хийн шүү гэл. За ингэж хийн шүү гэл ингээд үзүүлдэг байхгүй. Нөгөөдөл чинь харах дээр би айгүй хөнгөн хийгээд байгаа юм чи. Би тарган бүдүүн мөртлөө амар хөнгөн хийгээд байгаа байхгүй. Тэглэр нөгөөдөл чинь за гэж царийг нь харах дээр за энэ амархан юм байна гэж байгаа нь уншигдаж байгаа юм чи надаа. Тэгэл би тэгчил за л чи хийгээд үзтээ. Одоо чи хийгээд ингээд хийлгдэг байхгүй. Тэгэхээр пөөх эн чи ийм хэцүү юм уу гэж бүр гайхаж өвхөн. Та нар намайг нэг амархан хэмээгээд байна гэж бодоо юу гэсэн чи та ч өөрөө амархан хийгээд байсан шүү дээ гинэ. Би тэгэхээр үгүй ээ. Энэ амархан биш. Энийг хийж сурах хэрэгтэй. Та нарын би яг энийг ийм хөнгөн хэмжээнд хийж байгаа нөхцөл та нар ирүүлж байна. Тэгээд энэ хоёр дасгалыг яг ингээд хүн ерөнхийдөө өглөө орой хийдэг байхад л болчтой. Ердөө 15 минутанд хийн штэ. 15 минут өглөө 15 орой 15 минутыг өөр өөртөө зарцуулдаг бай. Тэгэхээр өглөө алийг ч хийсэн жоохон хэцүү хүнд байдаг. Орой болвол айгүй хөнгөн байдаг. За тэгээд та нар яваандаа энэ дасгалыг хийгээд би суналт болоод айгүй гоё би чин сэргээд ирвэл өглөө орой хийсэн хоёр ямар ч ялгаагүй болчихдог. Ямар ч ялгаагүй байдаг. Тэгээд яг энэ дасгалыг хийхдээ бүр би айгүй гоё ямарна. Бүр айгүй гоё ямарна. Ялангуяа би тахимд ингээд нугалт сайж байгаа нэг хоошоо хөвтдөг штэ. Тэрийг хийхдээ их дуртай. Би тэгээд нөгөө заримдаа ингээд жоохон ядарч матрах дээрээ унтах гэж байхдаа орон дээр хийдэг байхгүй. Хөлөө нугалж хэвтээд байж байгаа заримдаа би амраа тавьшд юм яа. Би тэр чигээр унтаад өгсөн байдаг ш. Хөл нь нуграатаа яг тэр чигтэй. Тэгээ шүнс ирснэ нэрээ дасгал хийжсэн штэ. Өвлөө гаргаад эргээд унтаад өгдөг. Ийм болдог. Тэгэхээр та нар энэ хоёр дасгалаа юу хийдэг байгаараа. Эхний үед хэцүү. Хийхэд айгүй хэцүү. Сүүлдээ ингээд чи ер нь өдөр болгон оролдох ёстой. Би та нарт хэлээд байгаа шүү дээ өдөр болгон сонголтын дасгал. За гэхдээ далд бие ийм том болгоцсон байгаа нөхцөлд бол өдөр болгон биш ээ. 7 хоногт 2-3 удаа сонголтын дасгал хийдэг байхад болтын шүү. За би энэ хүндрэлтэй хэцүү байгаа нөхцөлд бол өдөр болгон хийсэн дээр. Гэхдээ өөрийгөө зовоо зууш 15 минут гэдэг чи жоохон шүү дээ. 15 минут өөртөө зарцуулдаг байл та. Тэгэх юм бол та нар эрүүл байхын аз жаргалыг мэдрэн штэ. Аз жаргалтай байж ажиллаа хийнэ. Ажиллаа хийжээд 5 зоостой болно. Тэгжээж амьдрал авахуд дэвчин. Тэгэхээр энэ аргаар өөрийгөө сайхан торддог байгаарай. За би та нарт ийм гой зөвлөмжийг хэлж өглөө шүү. Тэгэхээр хэмжээ дамжаа гэд нэх нарийн ширийн тэгээд байх юм байхгүй. Одоо миний харуулсан тэр юугаар л хийн шүү. За нэгдүгээрт энэ та нар хоолойныхаа энд тавина гэж бодлоо. Нэг цаас шиг ийм эсгэж. Зузаан ийм биш харж гин үү? Ерөөсөө л ийм. Энэ бөөрн хилдэг нь яг хоолойн дээр нэг тавих. Тэгэхээр хаана нэвтэх юм бэ? Тэр газараа л тавина заа юу. Энэ. За нэг нь энэ шүү. За дараачих нь ягаа энэ штэ. Энэ. Энийг бол нөгөө хоолон дээр ингэж тавина. Тэгээд нөгөө хүзүү сэрэн дээр ингэж тавих гээд байгаа ш. Энэ. Тэгээд та нар энэ завсрын оёог харж байгаа. Энэ оёо ч нөгөө давсаа наашин цааш нь гүйлэхгүй гэж ингэж хийж байгаа штэ. Энэ. Тэгэл энийг ингээд хараа. Ингээд дотор нь хийлээ. Ингэж өвхлээ. Пэчэнд хийлээ. 3 минут. Тэгээд энийг хөртлөө тавьчихна. Зөгөө дараа чи нөгөө хамгийн том багц чинь энэ штэ. Энэ. Одоо та нар харж байгаа. Одоо ингээд ирэхтэр тэр зөвхөн талд нь нөгөө давсан байгаа биз? Талд нь давсан. Дээр нь хоосон болоод ирж байгаа штэ. Тийм. Тэгэхээр ийм байж ээж эн чин давс чинь ингээд тэгшгэн тавихад жигдхэн тараагдах юм шүү. Яана. Уучлаарай та нартай юм харуулж байгаа.